За амар байцгаана уу. Зуны сайхан өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийн номын задлан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт өрг тунхаг тамга судраас Сүчигийн хатны түүхийг уншсан сэтгэлдээ бит хоёр та бүхэндээ хуваалцах гэж байна. За ингээ ерөнхийдөө Сүчигийн хатны талаар ер нь өмнө ямар ойлголттой байсан бэ? Ном уншсны дараа бас ямар ойлголттой болсон бэ гэдэг асуултаар эхэлж байна. Би өмнө нь анх Сүчигийн хатныг нөгөө Монголын нуус товчоноос тэгээс Чингис хаан комикс уншиж байсан. Тэрэн дээр болохоор Есүгэй Баатрын татвар эм гэж ерөнхийдөө дүрслэгдсэн байсан юм шиг санагдаж байна. Тэгээд юу нэг жоохон бүдүүн зурцсан байсан. Тэгэл гардаг байсан ч гэсэн их туслах дүрд байсан. Тэгсэн чинь яг энэ номыг уншсны дараа энэ дээр одоо юу н Ирмгийн хатан гэж гарч ирж байгаа байхгүй гарчгна. Тэгээд үнэхээр өндөр том юу маш царайлаг өтгөн хар өстэй. Тэгээд нөгөө байран хотгийн ноёны охин байсан болохоор хатан сурлагтай цоглог айгүй мундаг хатнаар төрслөгдсөн байсан. За миний хувьд болохоор нөгөө энэ номон дээр Сүчигийн гэж бичсэн байгаа учраас яг тэр нэрээр нь дуудаж явж байгаа шүү. Ягаад тэгэхээр Монголын нуус товчоо болон одоо за өөр хаана бичигдсэн мэдээ бол мэдэхгүй байна. Монголын нуус товчоонд ямар ч байсан Сүчигээл гэж бичигдсэн байдаг байхгүй. Тэгээд яг тэр нэрээр биш. Одоо өнөөдөр энэ номын тухай ярилцах гэж байгаа учраас яг энэ нэрээр нь нэгдүгээр дуудлаа. За тэгээд нуус товчоонд гэдэг бол Бихтрийн ээж, Билгүүтэй Бихтэр хоёрын ээж гэж гардаг. Тэгээд Өөлийн их болохоор нөгөө Чингис хааны ээж гэдэг утгаараа амар алдартай гардаг байхгүй. Тэгсэн чинь энэ дээр болохоор Сүчигээл нуус товчоон дээр болохоор Сүчигээл гэхээр нэг тийм жоохон бүдэг мэдээлэлтэй байдаг нэг тийм одоо гол дүр биш юм шиг те. Тэгсэн чинь яг энэ өргөл тунгууд хамгыг хамгийн анх уншихад юу одоо яг эсрэгээрээ буюу Есүгэй Баатрын их хатан байсан болж таарж байгаа байхгүй. Эсрэгээрээ нөгөө Өөлин их маань булаагдаж ирсэн нэр хүнд муутай эмэгтэй болж таарж идэх те. Тэгэхээр ийм мэдээллийн зөрөө бол энэ дээр гарсан. Тэгээд ямарсан нэгдүгээрт. За тэгээд номод бол өмнө нь бол энэ хүний талаар ямар ч мэдлэг байхгүй одоо Бихтрийн ээж гэдгээс өөрөөр мэдэхгүй те. Билгүүтэйгийн ээж гэдгээс өөрөөр мэдэхгүй байсан бол энэ номон дээр бол энэ хүний бүтэн амьдрал нь маш тодорхой дэлгэрэнгүй гардаг маш сонин өөрмөс содон мэдээлэлтэй бидний одоо урд өмнө мэдээ сонсч байгаа зүйлийг илэрхийлж гаргасан байсан. Энэ нөгөө яриаг маань сонсч байгаа улсуудад өрг тунгууд тамга номыг мэдгүй байж магадгүй. Өмнөх дугаар дээрээс товчхон танилцуулсан. Зохиогч нь бол онгодууд байгаа. Тэгэхээр энэ бөөм өргөлийн аргаар одоо дээд тэнгэрээс мэдлэг мэдээллийг буулгасан гэсэн үг. Тэгэхээр зарим улсууд бол итгэж магадгүй, зарим нь итгэхгүй байж магадгүй. Тэр бол одоо тэр улсуудын хэрэг баг. Ямар ч хэсэн номон дуртай, хобби сонирхолтой хүний хувьд энэ номон дээрх мэдээллүүд маш их таалагдсан учраас мэдээлэл нь бол хуваалцж байгаа шүү. За номын одоо хамгийн таалагдсан хэсэг, сонирхолтой хэсэг нь аль байсан бэ? Одоо хамгийн таалагдсан хэсэг нь яг уу ерөнхийдөө тэр гэр бүлийн уур амьсгал айгүйх таалагдсан. Ягаад гэвэл нөгөө нэг одоо энэ дээр хоёр их нэртэй Есүгэй Баатар чинь хоёр их нэртэй байдаг. Тэгээд тэр одоо яг ямар байдлаар яадаг вэ гэдэг хоорондоо зогсож амьддаг. Тэгээд тэгсэн чинь энэ дээр бол анх нөгөө Өөлийн их чинь айгу нэр муутай байсан тайчууд дунд. Сүчигийн хатан бол нэр төр сайтай хатан яг ёслол төгөлдөр ирж юу яг аль биесээр хатан болж ирсэн. Үнэхээр би бинийгээ гэсэн сэтгэл айгу их байсан. Айгу таалагдсан. Нөгөө яг энэ Сүчигийн хатан чинь нөгөө хоогч авчирдаг штеп гэртээ. Тухайн цаг үед бол миний ойлгосноор за хаад Баатар жанжид нь бол ингээ байлдаа явжт юм биш. Тэгвэл ар гэрийг сахиж байгаа тэр нөгөө эмэгтэйчүүд нь одоо юу хийдэг байсан бэ гэхээр тэр нөхрийнхөө нэр хүндийг нь хадгалах ялангуяа Есүгэй Баатар чинь тухайн үед хан өргөмжлөх гээд бэлтжижсэн. За ханы зэрэгтэй хүн байсан. Тэгэхэд бол ховж бол маш их байсан. Одоо өнөөдөр сошиал дээр ч гэсэн нэг ховж болоод ерөнхий сайдын судлаас онгож чадж штэ тий. Тэрнтэй яг ижилхэн тэр үед бол ховж цуу гэдэг бол маш нэлээ өндөр үүрэгтэй байсан юм шиг байгаа. Тэгээд тэр ховж юмнээс одоо аврах гэж Сүчигээл хатан бол хоогчныг урьж авчирсан байдаг. Хабуул хаан болон Хотуул хааны үед
шиввчин хийжсэн. Ягаад авчирч ирсэн гэхээр тэр хаттын хавыг нам бацдаг. Үнэхээр авьяас чадвартай тийм хэл ам хөгжсөн. Тэгээд нэлээд хурц хүн байсан. Тэгээд тэр хүнийг авчирснаар бас тэр асуудал нэлээд шийдэгдэх талдаа болсон юм шиг. Тэгээ бас нэг инээдтэй хэсэг нь одоо Есүхбаатар өдөлоод тэгээд нөгөө дараагийн хаан хэн болох вэ гэл яг Монголын нус төвчдөр гардаг шүү дээ тий. Нөгөө хоцорч ирдэг. Тэгээд тэр хэсэгтэр тэгээд би хаан болно чи хаан болохгүй гэл бүгдээрээ маргалтж хахад айгу суучиглахтай айгу цоглоггүй байсан гарч ирж байгаа байхгүй юу. Тэгвэл би хатан болно гэж тэр дундуур бас нэлээд яг явж исэн тийм өөртөө ихтгэлтэй. Хүүхдүүд нь жижигхэн бага юм чам. Тэгвэл би яадаг хатан болъё. Тэгээ би гайхаад дэгээс махгүй. Тэр нөгөө нэг ихсийн тайлахт хоцорлоо. Өөрч та нарыг авчрах ёсгүй те. Учруул та нар хүртэх ёстой гэд нөгөө амхан хааны хатан Орбайс хот хоёр чинь өөлөн сучигэл энтрийг айгу загнадаг шүү дээ те. Тэр үйл явдлын талаар энэ номонд бас айгу дэлгэрэнгүй гарсан байгаа шүү дээ. Тэр үйл явдал яагаад тийм чухал байсан те. 3 жил тутам тэнгэрт өөд болсон тэр улсуудынхаа хүндэтгэж одоо тайлах тахилгыг нь хийдэг. Тэр маш хүндтэй ёслолд албаар тэр хоёр хүний морь малыг нь одоо таслаад өдрөөс нь таслаад тэгээ цаг хугацаа энтрийг нь бас хэлэхгүй нуугаад байршлыг нь нуугаад арайх гэж олж мэдээд очие гэсэн чинь нөгөө чөдөртэй морийг нь чөдрийг нь таслаа тавьсан байдаг. Тэгээ хоцорч очиод нилээ загнуулдаг, аашлуулдаг. Тэгээ ард түмний дунд бас нэр алддаг. Гэсэн чинь тэр ёслол чинь бас өөрөө цаанаа их чухал учиртай байсан юм билээ ш. Нөгөө онгод тэнгэрүүдээс дараагийн хан хэн болох ёстой вэ гэдгийг тодолж өгөөч гэх. Тэгээд хамгийн шилж гисэн бөөнөрийгөө буулгасан юм байлээ. Тэгсэн чинь тэн дээр ингээд далай нэртэй хүн хаан болно гэж. Онгод ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэнгис далайг үзүүлэх их хаан мэдлчгээд байхад дараагийн хаан хэн бэ хэмээн дур мэдэн асууна гэж юу хэлсэн. Тэгсэн чинь энэ дээр нөгөө бүх улсууд миний нэр, булгийн нэртэй, усны нэртэй, хааны нэртэй гэж зөндөө олон юм болсон байгаа байхгүй. Тэгээд тийм чухал үйл явдлаас хоцорсон гэх тэгээд энд загнуулж байгаа хэсэг гардаг. За миний хувьд бол яг энэ түүхээс хамгийн таалагдсан хэсэг нөх юм бол нөгөө за яг Есүхбаатарнаас барж байгаа. Тэгээд гэрээрээ хаягдаа зөндөө олон зовлон гүйцэж байгаа. Тэгэнгүүтээ нөгөө зэлмээ боорчуудад танилцаа. Тэгээд дараа нь зэлмээ ярьдаг ш тэдний гэрүүл. Тэгээд тэд нар нөгөө 5 гэр хийдэг. Тэр хэсэг бол маш их надад таалагдтыг. Ягаад гэвэл тэд нар чинь зов зүдрээд гэр орноо тайчуудад шатаалгаад зүгээр ой модны захад урцсан амьдарч ирсэн улсууд ш. Зүгээр урт босгоо. Тэгээд дээр нь ингээд өөс мөс тавиад гэр байхгүй гэрээ шатаалгацсан. За тэгж яхад нөгөө зэлмээ бүр тураалдаа орцсон амтан бас ирсэн гэж чам. Тэгэхэд өөлөн их бол хүлээж авах маш дургүй байсан ч гэсэн хөөгтүүд нь гуугаад байсан учраас аваад өвчний нийтгээгээд за тэгээд зэлмээ тэнгэрсийн дараа нөгөө гэрээ барьж гэлсэн. Аав нөгөө жарчуудаа дархан учраас гарын уртаа мэдээж хүүд нь өвлөгдсөн байгаа. Тэгээд тэр дундаас хамгийн уртаагаараа зэлмээ толгойлоо тэд нар нийлээд гэр барьдаг. Нийт 5 гэр барьдаг. Эхний гэр нь болохоор нөгөө 5 антай гэр барьсан чи яаж хаваарсан. Тэрэнд нь тэгээ за яаж гэж гисэн ээж нар нь орё гэд орцсон байж. За хоёр дахь гэрээ барьсан чинь дахиад нэг тал руугаа далийцсан гэр барьсан гэж байна. Тэрэнд нөгөө хоогч юм их баяртай орс. Одоо хүүхдүүд өсөж том болж гин, уур хийж гин ингээд болж гинэ гэд. За тэгээ хоёр гэр дээр нэг туршлага олж аваад 4 антай жижигхэн гэр барьсан. Тэгээ тэр нь болохоор яг сайхан гэр барьсан байгаа байхгүй. Тэгээ тэрийг болохоор хоолны гэрээ болгоод. Тэгээ энэ гэрүүдэд нөгөө хоогч юм бол насаараа тэр яг яаж гэрдээ амьдэрсэн л гэж. Тэр өөлөн үжин болохоор тэр анхны яаж гэрд бас маш их хайртай байсан гэж. Тэгээд сүүлд бол бүгдээрээ ингээд хаан хатан болоод маш одоо Монгол улсын хамгийн том улсууд болж байгаа шүү дээ. Осор бүчгөө орцоо өргөөд хамгийн тансаг орд гэр өргөө хүртэл амьдарч исэн байгаа. Тэгсэн мөртлөөсөө хамгийн ядарч зовж явах үедээ тэр бүтээсэн ур хийц тэр зүйлээ бол үргэлж нандинаж гамж дурсаж явсан гэдэг тэр хэсгийг харахад бол бас надад их гоё санагчсэн юм ном. Тэмүүжин Чингис хаан болж байгаа тэр үед болохоор өвлөө их бол үнэхээр чинэлэг болсон байсан. Маш их алттай. Тэгээд тэр алтаа яах вэ гэд алтанд хэрэг хүртэл барьж гэрийн урталт тавь. Тийм чинэлэг болсон мөртлөө тэр анхныхаа барьсан гэрээг бол хоолны гэрүүлүүгээд авч чадглаа л нандинж явсан гэж.
За одоо номыг түүхийг уншсаа ер нь хамгийн харамсалтай хэсэг ямар хэсэг байсан бэ? Хамгийн харамсалтай хэсэг үнэхээр юу Сүчигэл хатны өхөл юм шиг санагдсан. Бүртээ үжин булаагтаа тэгэхэд чин Сүчигэл хатан хоогч их гуруулаа цуг булаагддаг. Тэгэхэд нөгөө нэг бүртээ үжин бие давхар байсан болохоор тэр нөгөө нэг хонгородын олохнуудын эхнэрүүд нь мэрэгт байсан эхнэрүүд нь бүгдээрээ бүртээ үжнийг их хамгаалж ерөөсөө энийг ч ойртуулахгүй тэгэж хамгаалж исэн. Гэтэл Сүчигэл хатан болохоор нөгөө дайсан Исүхэ Баатрын их хатан нэртэй байсан болохоор юу мэрэгтүүд айгүй их өсвөлтөй тэр уураа гаргаж нэлээд хэцүү зовлон ерөнхийдөө мэрэгтэд туулсан болохоор бүртэйг авах гээд мэрэгдийн дайныг хийж байгаа штэ Тэмүүжин. Тэгэнгүүтээ тэнд бэлгүүнтэй нөгөө ээжийг хайгаа дахиад байдаг. Бэлгүүнтэй ээжийн хажуугаар танилгүйгээр өнгөрчдөг. Тэгэнгүүт ээж нь за миний хүү ингэж сайн явж хат би ингэж муу явж идэг гэд нэг эмэгтэй хүний эмзэг сэтгэлээр санаа зовсноосоо болоод юу мэрэгдүүдтэй тэгээ зөвхтөө цаашаа. Харин Монгол товчонд үхэн daйл дээр бэлгүүнтэй бас өөрөө хэлсэн байдаг шүү дээ. Би одоо ээжигээ таниагүй алдас гаргаад ичи тэнд надад их гомдсон бахаа гэд. Тийм. Тэгээд эмэгтэй хүн бас тэгж айхтар гомддог гэдэг нь харагдаж байгаа тийм. Гэхдээ яг нөгөө Сүчигэл хатан ч айгүй мундаг юу нөгөө амтагт айгүй сайн юу сургадаг байсан болохоор нөгөө шууд ялангуяа их сайн сургадаг. Тэгээд тэр шуудаараа мэдээлэл илгээдэг. Тэгээд энэ мэрэгтийн дайн дээр бол айгүй том өөрөгтэй байдаг. Нөгөө за мэрэгтүүд энд оршиж тэдэн хүн байна гэд айгүйх мэдээллийг Тэмүүжин рүү тагнуулчийн үүргийг ерөөхдөө гүйцэтгэж ирсэн шүү дээ. Гүйцэтгэдэг. Тэгээд тэрүүгээрээ ерөнхийдөө тэр дайрлах нь маш амжилттай болдог. Хэрвээ тэр дайнд нөгөө Тэмүүжин ялаагүй байсан бол тэгэл асуудал маш хэцүү болох байсан тий. Ягаад гэвэл мэрэгдтэй ингээд дайн өдөлдсөн. Тэгээд тэр дайндаа ялаагүй учраас тэр хохирлыг нь мэрэгдүүд нь ихэж таарна. Тэгээд тайчууд нөгөө дайн өдөлсөн нөхдүүд гээд тэд нарыг асар буруутгах байсан байхгүй. А гэтэл эсэргээрээ Тэмүүжин ялцсан учраас маш их нэр хүндийг олоод тал нутаг дунд одоо нэрээ зураад байсан баатар болоод өсөх хөгжих замын эхлэлийг тавьж өгсөн тий. Тэгэхэд бол тэр дотоодоос дайсны дотоод мэдээллийг гаргаж өгч Сүчигэл хатны түүхэн үүрэг бол маш их байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр нөгөө мэрэгдүүд хизээч дайрна гэж бодож байгаагүй газраас нь гол гатлаа сал хийгээд дайраад ирсэн байдаг. Тийм учраас маш огцом гинтүү дайралт хийж чадаад тэрнийхээ хүчээр л авсан байдаг. А тэгсэн мөрлөөсөө мэрэгдүүд тэгж дайралтанд өртчөөд цаана бас хэсэг үлдсэн хүчүүд нь байгаа гэсэн шүү дээ. Тий яг үү. Одоо дахиад дайн болно. Тийм учраас одоо дахиад эднэр дайруул манай хүүхдүүд эцүүднээ гэж Сүчигэл хатан бол тэнд гээл сэтгээд тэгээ тагнуулчийн дүрээр улам шургалж орсон байдаг. Тий яг тэр дайны үед нэг нас урсан нэг эмэгний дүрт. Тэр эмэг нөгөө бас байран отгоос мэрэгдэд бэрэ болж очсон тийм аягчин шивгчин байсан. Тэгээд нөгөө нөхөр нь өөд болцсон. Тэгээд тэр мэрэгдүүд бол бүгдээрээ мэддэг. Тэгээд байран аялахтай учраас Сүчигэл хатан ч бас байрны учраас нэг ижил аялахтай. Тийм учраас баригдахгүй байгаа байхгүй. Тэгээд тэнд явж байгаад мэдээллүүдийг 2 удаа мэдээлэл дамжуулдаг. Ер нь олон удаа харилцдаг. Гэхдээ 2 дайн дээр маш том үүрэг үүсдэг. Мэрэгдээ 2 удаа дайдаад хоёуланд нь мэдээллийг шонхороор болон тэгээд чогчох шуугаар одоо дамжуулж өгдөг шүү дээ. Даанч тэгээд тэгж байжгаад тэр нөгөө нэг хаягчин эмэгнийх нь таньдаг хүүхдтэй тааралдаад баригдаад миний ээжийн гар биш байна. Энэ юу хүн бэ? Энэ нөгөө дотор тандуулаа боллоо гэдэг. Тэд нар чинь нөгөө 2 дахь удаа дайралтаа хийчээд дайралтыг нь яг мэдсэн байсан учраас за манай дотор тандуул байна гэд бүгдийг 10-10-аар нь ангилж ялгаж үзэхэд тэнд баригдааг үлдсэн байгаа байхгүй юу бас. Тэгээд тэндээс морь өнө зүгтэж явж хагаад харуулад өөд болдог. Тэгэхээр мэрэгд бол тухайн цаг үед одоо манай Монголын нутгаар Сэлэнгэ аймгийн тэр аваар нутгалж исэн юм шиг байгаа. Тэгээд одоо Сэлэнгэ аймгийн зүүн бүрэн суманд Талхуун арал гэдэг одоо нутгийнхан бол нөгөө Норов банзад гэж шүтдэг тийм модтой газар байдсан байлээ. Би бас тэнд очижсэн. Норов банзад гэдэг нь болохоор хурамстай охин гэсэн утгатай юм байлээ л дээ. Тэгээд тэнд болохоор нутгийн хүмүүс юу гэж ярьдаг вэхээр Зүүн аймгийн нэг эмэгтэй нутг руугаа буцах гэж явж байгаа буцаж чадлагүй одоо энд нас барсан гэсэн тийм домогтой байдаг. Гэтэл яг тэр нөгөө Сүчигэл хатны Сүчигэл хатан ч одоо Зүүн аймгийн хүн бол дарж байгаа байхгүй яагаад гэвэл нөгөө Чонсын
байрын хотод хамаарж байгаа улсууд одоо хинтийн нурууд агаал явж исэн улсууд байна. Тэгээ буцах замдаа тэнд өөд болоод тэгээд энэ номон дээр ордог бас нэг сонирхолтой юм нөгөө Сүчигээл хатны түүхч өөд болсноос нь хойш үхсний дараах амьдралыг нь бас ингээд яриа сүнсний тухай бас яригдаа явждаг тий. Тэгээд тэнд ингээд үхт хийгээд газар унаад байж хаад ингээд миний одоо биеэ би харсан би биеэсээ ингээд гарч ирээд бие маань өмхирээд за ингээд өгч байгаа юм байна гэдгээ ойлгосон гэх тий. Тэр хэсэг гардаг шүү дээ. Тийм тэгээд өгөхөд одоо нөгөө 49 хоногийнхоо дотор юу дараа төрөлтөд орох ёстой гэд тэгээд юу савдаг болдог. Тэр нь бас айгуу содон санагдчихсэн. Байгаль дэлхийд их хайртай байсан болохоор тэгээд савдаг болсон юм болоо гэж би ойлгосон. Тэгээд яг нөгөө хүн нас орсны дараа ямар үйл явц өрнөдөг вэ гэдэг талаарх бас нэг тийм сонирхолтой сэжин мэдээлэл эндээс харж байгаа байхгүй. Сүхбаатар ирээд за уучлаарай зөндөө их надаас бол зовлоо шүү гэж хилдэг мэлдэг гэж хэлж ийсэн их содон санагдсан. Ингээ ярихаар л одоо битээ нэг тийм үлгэр дамаг яриад байгаа санагдаж байгаа. Гэхдээ яг хөө үлгэр дамаг байсан ч хамаагүй ямар ч байсан маш сонирхолтой ном учраас энэ номыг бол хуваалцчихаа тий. За тэгээд Сүчигээл хатнаас орж байгаа. За нас орсны дараа нөгөө асуултууд явж байгаа шүү дээ. Ингээ та хүүхдтэйгээ уулзсан уу харсан уу гэсэн яг би нөгөө бэлгүүтэйг ингээ бол сүнсэн биеэр бол харсан байгаа юм л та. Бэлгүүтэй ингээ нас барсны дараа уулзах уу гэдэг шиг чи тэр одоо өвгөн өртөл болсон үнтэй уулзж яах вэ гэж хэлдэг. Тэр бас сонио. Тэр өстө санагдсан шүү. Би бол өстө гүрэгээл уулзах байсан гэтэл өвгөн болсон байх тусмаа надад илүү сонирхолтой манай хүүхд ямар хөө өвгөн болчихоо гэж айгуу сонирхох маар санагдсан. Тэр бас их сонио. Тэр далд ертөнцид тэр одоо сүнс болчоод хоорондоо харилцах одоо ямиг мэдрэх тийм мэдрэмж одоо орон зай гэдэг бас өөр юм шиг байлаа. За тэгэхээр ерөнхийдөө нэг бас энэ Сүчигээл хатны отог овгийн тухаас нэг товчхон мэдээлэл өгсөн дээр бах тий. Би ч одоо яг тийм нарийн мэдээлэл байхгүйсэн чинь нэгдүгээр чамарсан байрын отгийнх тэгээ байрын отог чинь нөгөө тийм бахим том биетэй хүмүүсийн нэгдэл байдаг. Тэгээд нөгөө газрын зургийг ингээ харж байгаа номнуудаас харж хахад Чонсын 27 отгийн яг голд нь байдаг тий. Тэгээ сан хариуцдаг отог гэхээр одоо тэр хамаг Монголын бүхий л одоо мал хөрөнгө юу гэдэг тэрний их усүрэн тэр байранд байгаа байхгүй. Тэгээд тэр байрын банкны үүргийг гүйцэтгэдэг. Тий одоо банкнд нь мөнгө биш одоо хонь байгаа байхгүй. Яагаад гэвэл тал нутгийн нүүдэлч улсуудын хамгийн том амжиргаа бол ингээд мал сүрэг ба шүү дээ. Адууг нь болохоор аруулаад гэдэг тусдаа сан хариуцдаг. Тэгээд ерөөсөө дайн байлдаан асхол. Тэгээд бусад улс утгууд нь нөгөө тойрон хүрээлээ хамгаалцдаг учраас дайн байлдаан болоход гадна талын утгууд нь байлдаад байдаг. Өөрөөсөө дайн байлдаанд ордог. Өөрөөр хэлбэл ерөөсөө дайн байлдаанд орох ёсгүй, бусдынхаа зүйлийг хадгалж үлдээдэг. За нөгөө өөхөх ёсгүй зарим нэгээс судлаач эрдэмтэн ховор авиас мэрэгчлээ тэр улсуудыг бас отогтоо цуглуулад ээждэг те. Байрын ч одоо нүцгэн байран, минэн байран гэх тийм хоёр байран байсан юм шиг ба. За тэгээ энэ номон дээр бас энэ байрын отгийн талаар хар бики гэдэг ноёных нь түүх бас энд орсон байгаа те. 11 дэх хүний түүх болоод орж байгаа. За энэ номноос шинээр олж авсан мэдлэг мэдээлэл гэдэг тэр маш их юм мэдээллүүд байж байгаа байхгүй. Монголын өв түүх соёлоо бол тийм дормжилсан, дор дутгаар бичсэн, тааж бичсэн юм бол ерөөсөө байхгүй. Тухайн цаг үеийн өв дээдсүүд онгодуудын одоо өөрсдөө бууж ирж бичүүлсэн ном судрууд байдаг тий. Тэгээд одоо Монголын уус төвчөн дээр нэг өгүүлбэрээр л бичээл яатсан. Яагаад тэгсэн бол гэж бодож юмчихгүй ингээл дараагийн үйл явдал нь явцдаг. Гэтэл энэ дээр болохоор яг тэр бүх үйл явдлуудыг ийм шалтгаантай болохоор ингэсэн гингүүт тэгсэн байж гэж бодсон юм ингээд байнга гардаг. Яг логиктой ерөнхийдөө тайлбарууд яваад байхгүй. Тэр нь бол их таалагдсан. Энэхүү одоо түүхээрээ Сүчигээл хатан ямар одоо сургамж өгүүлэхийг зорьсон бэ? Ер нь юу ухаарч ойлгосон бэ гэдэг асуулт байна хамгийн сүүлээс. Тийм миний хувьд бол ерөнхийдөө хүүхдүүдээ хэрхэн өсгөх ёстой. Яг яаж өсгөж байж ингэж Чингис хааны төвшний их Монгол улсын хаан болгох төвшний хүүхдийг өсгөх ямар хатан сэтгэл
тэгж яг тэр сургалт байх ёстой. Ягаад гэвэл энэ өвлийнхийнх дээр ч гардаг, сүчигэл хатных дээр ч гардаг. Тэр хоёр өөрсдийнхөө амрыг бодоод хүүхдүүдтэй бөөцөглөөд одоо эцгийнхаа нутагт бусад хамгаалъя гэсэн тойролцооны нутагт ингээд амар амгалан амьдарч болох байсан ч гэсэн үгүй бид нэр хүүхдүүдээ яг чонсороо монголоороо өсгөн Монголын хаан болно. Одоо зовж сурч тэрнээсээ юу хаан төвшний мэдээллийг авах хэрэгтэй гэж их л зовж иж хүүхдүүдээ тэгэж өсгөж торнуулсан. Нэг амжилтанд хүрсэн, алдарт хүрсэн хүмүүс бол заавал нэг зовж үзсэн байдаг шүү дээ. Тэгээ зовж үзээд амьдрал нь бүрэн уналтанд ороо тэндээс ингээд өксөж уруудж явсаар байгаад эцсийн үр дүнд маш өндөр амжилтанд хүрдэг шиг тэрний сонгодог бодит түүхүүд нь бол энд байгаа юм л та. Миний бодлоор. Тэгээд уулийнхын дүүхтээс тэр сүчигээл хатны дүүхтээс тэр нэг анзаарч зүйл гэвэл энэ хүмүүс ингээ өөд болоод эргээд бид нар түүхээ ярьж байгаа. Гэхдээ яг гол ухааруулах гэсэн санаа нь дандаа нөгөө байгаль ихтэй холбоотой санаа нь байдаг байхгүй. Уулийн их дээр болохоор би одоо юу ч хөө хоосон байхад байгаль их дэлхий баян ангаа минь байсан учраас тэндээс бид нар босч ирч чадсан. Тийм учраас байгалаа хайрлж хамгаалаа гэдэг утга санаа байсан. Онгодын айлтвар мөн биш үнэн худлаа гэж итгэсэн итгээгүй зүгээр ихээ сонирхолтой ном. За тэгээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.